За энэ хуулийн төсөл бол одоо цаг үеийн их тулдсан зайлшгүй хийх ёстой ийм өөрчлөлтүүд ороосоо гэж усж байна. Тэгээд энэ хуульд одоо эргэж анхаарч байгаль орчны яам оруулж ирж байгаад бол баярлж байна. Өнгөрсөн энэ хуулийн өнгөрсөн хугацаанд одоо ямар олон төслүүд хэрэгжив, алдаатайч төслүүд байгаа, онцсон төслүүд ч байгаа. За мэдээж одоо уул уурхай дээр энэ Монгол улсын маань эдийн засаг тогтож байна. Ялангуяа зис алт нүүрс гэд бусад одоо уул уурхай салбараас гарч байгаа энэ бүтээгдэхүүнээр Монгол улсын маань төсөв бүрдэж байгаа. Тийм учраас одоо бүгдээрээ хэлцвэл буруугүй бүлээн усаар угаавал хэрэггүй гэдэг шиг бүгдээрээ одоо хэлцэж байгаад энэ 126 гишүүн тэгээ парламент энэ өргөн одоо олон их хурлын гишүүнтэй парламентаараа хэлэлцээд ингээд нэг сайн өөрчлөлтүүдийг оруулах хэрэгтэй байх. За тэгээд алдсан зүйлүүд бол нэлээд их байгаа. Одоо жишээ нь Өмнөв аймгийн цогцсын сум Монгол улсын төсөвт одоо 5-7 бүлэг ордын нөлөөлж байгаа одоо үлэмжих нөлөө байгаа. Тэрний хажуугаар тэр малчид амьдрах аргагүй, малын дотор гэдс идэхийн аргагүй тийм чулууждсан. Тэгээ 5 zulын шүл одоо уух тийм аргагүй болсон. Тэгээ мал нь бүгдээрээ уушгины өвчтэй, хүн нь бүгдээрээ тооцны аршилтай, тэнд байгаа бүх хүн тооцны аршилтай. 3 одоо төрсэн хүүхдээс ахуулаад тэгээ 80 настай эмээ хүртэл тооцны аршилтай. За тэгээд малын бэлчээр нь 2 төмөр зам, 3 авцамаар бүрэн одоо хуваагдсан. Тэрийг давж явах барихад бол маш хэцүү ийм байдалтай байгаа. Тэгэхээр одоо байгаль орчны яамныхан маань энэ одоо байгаа энэ тэр юунууд дээрээ, одоо байгаа кейсүүд дээрээ, одоо байгаа нөхцөл байдалтайгаа өөрсдийн биеэр маш сайн очиж танилцаад энэ хуулийн дээр одоо юуг өөрчлөх ёстой юм бэ гэдэг дээр нэг даруйхан өөрчлөөд явах хэрэгтэй баха. За усан дээр байна тийм ээ. Ус одоо маш хямдхан учраас уул уурхайхан маш усыг маш ихээр хэрглэж байна. Тэр хямдхан учраас төсөвт орон нутгийн төсөвт бол төдийлөн одоо усны төлбөр нь өндөр орж ирдэггүй. Усыг бол одоо 600-аас 800 литр секунд хэрглэж байгаа шүү дээ. Уурхайнууд бол нэг уурхай гэтэл. Тэгэхээр энэ одоо сэргээгддэггүй баялаг болсон усыг усны үнийг цаашдаа яах ёстой юм. Ус одоо үнэхээр тэр гүний усаар баяжуулсан үйлдвэрүүд үнэхээр үр дүнгээ өгж байгаа юу? Тэр усыг орлох одоо бүтээгдэхүүн байгалийн баялаг гэж байхгүй бах. Тэгэхээр энэ дээр одоо цаашдаа усны үн цэнийг ядаж ард иргэдийн одоо хэрглэж байгаа үнээс өндөр үнэтэй байж үйлдвэрүүд маань усаа хэмнэх тухай бодох бах. Гадаргын усыг аваачих тухай бодох бах. Тэгээ энэ зүйлүүд дээр анхаараарай. Тэгээд энэ олон гишүүд хэлж байгаа багийн иргэдийн хурлын шийдвэрийг одоо их төгшөхгүйгээр оруулах хэрэгтэй. Тэгээд тийм учраас багийн иргэдэн дэмжихгүй бол тэр ямар нэгэн төслийн хувь заяа бол ерөөсөө цаашдаа бол явахгүй. Маш харгис уул уурхай болчихж байгаа. Тийм учраас их төгшөхгүйгээр яаж одоо багийн иргэдийн хурлын шийдвэрийг гаргуулж явах вэ? Энэ дээр бас бодож шинэ хуулиудыг гаргаж ирээрэй гэж хүсье.